нэр дэвшигч нарын очих гээд байгаа энэ албан тушаал дээрээс жилийн өмнө нэг хүн улс төрчийн урилгаар буюу төрийн өндөр албан тушаалтны урилгаар бүрийн эрхийн хугацаа дуусаагүй байхад ажлаа өгөөд өөр ажил томилогдсон. Зөвхөн ер нь бол ингээд агаар нэг гэдэг шиг сая цэцгийн гишүүн бас төрийн өндөр албан тушаалтны урилгаар бас нэг албан тушаалд очих гээд ажиллаад замын дундаас нь өгч байгаа. За энэ хоёрын нийтлэг зүйл нь нэг нь үндсэн хуулийн шүүхийн институт, нөгөөх нь болохоор яах нь шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо энэ институт дотроос замын дундаас ингээ гараа явж байгаа. Энэ зүгээр нэг одоо аж ахуйн нэгжээс гарч байгаа ч юм уу, эсвэл төрийн албанаас гарч байгаа үйл явдал огт биш. Transparency International-ийн Монгол улсад олон жил хийгээд байгаа судалгаа өгөөд байгаа зөвлөмжөөс танаа улсад байгаа авилга ингээд гаарад байгаа, дуурахгүй байгаа гурван том шалтгааны нэг нь хууль шүүхийн байгууллага нь түүнд ажиллаж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь улс төрчид болон улс төрийн намтай сүлбэлдээд байгаа ашиг сонирхол нь зарим тохиолдолд нийлээд байгаа үйл явдлаас болоод байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гэж би ажлын хэсгээс асуух гээд байгаа нь жирийн ажилтан ажил шалгаруулж авахдаа тогтвор суурьшилтай ажиллах уу гэдэг асуулт байдаг шүү дээ. Тэр шиг энэ одоо шүүхийн ерхий зөвлөлийн энэ дээр одоо сонгогдох ажиллаж байгаа хүн та бүрэн эрхээ дуустал ажиллах уу гэдэг асуултыг асуусан уу? Ийм шалгуур тавьсан уу? Тавьсан бол ямар байдлаар тавьсан бэ? Тавиагүй бол яагаад вэ гэдэг дээр би хариулт авмаар байгаа.